Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Компани эрх зүйн зохицуулалт бүлэг хичээлийн маань эхний сэдв эхэлж байна. За эхний сэдв маань бол хувьцаат компани эрх зүйн зохицуулалт нь ямар онцлогтой байд юм бэ? За компани нэгдлүүд дотор охин компани, толгой компани, хараат компани, зэрэгэлдээ компани гэх мэт компаниудын холбоо хамаарлыг хэрхэн яаж тодорхойлдог вэ гэдэг талаар энэ хичээл дээр авч үзэх болно. За тэгэхээр хувьцаат компани бол хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бол зохицуулалтын хувьд хоорондоо ялгаатай байдаг. За хязгаарлагдмал хариуцлагатай компани маань компани тухай хуулийг дагаж мөрдөхөд хангалттай байдаг бол хувьцаат компани маань олон нийтээс их усрын өртөг багтаа хөрөнгө татан төвлөрүүлж бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа дагаж мөрдөх хууль тогтоомжуудын хувьд зохицуулалтаараа өөр болоо явцдаг. За компани тухай хуулийг үйл ажиллагаанд дагаж мөрдөн. За үүн дээр нэмээд хүнд цаасны зах зээлийн тухай хууль, за санхүүгийн зохицуулахаараа хөрөнгөний биржийн хяналтанд ажилтдаг учраас санхүүгийн зохицуулах хороноос баталсан журмууд. За тухайлах юм бол хувьцаа эзэмшигчтэй хурал зарлан хуралдуулах журам, за үүн дээр нэмээд үнд цаас гаргагчийн мэдээлэл тод байдлын журам, за холбогдох бусад журмуудыг үйл ажиллагаанд дагаж мөрдөх шаардлагатай болдог. За дээрэс нь Монголын хөрөнгөний биржийн бүртгэлийн журмууд, за компани засаглалын кодексийг үйл ажиллагаанд дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл тухайн компани маань засаглалын хувьд оновчтой зөв байж ич тухайн хөрөнгийг зөв зохистой ашигтайгаар хуулийн дагуу хуулийн хүрээнд ашиглаад тэгээд тэндээсээ эргээд хөрөнгө оруулагчдаа өгөөж хүртэхэд шаардлагатай хууль тогтоомж холбогдох эрх бүхий байгууллагуудаас баталсан журмуудыг үйл ажиллагаанд дагаж мөрддөгөө гэсэн үг. За ингээд компани хамаарал бүхий этгээдүүдийг хэрхэн яаж тодорхойлдгийг та бүхэнд ард санхүүгийн нэгдлийн жишээн дээр бол харуулж байна. За ард санхүүгийн нэгдэл маань өөрөө хувьцаат компани. За өөрийн холбоотой этгээдүүдээс бол 3 компани одоогоор бол хувьцаат компаниар бүртгэгдсэн. Мэдээлэл нь Монголын хөрөнгөний биржийн сайт болон ард санхүүгийн нэгдлийн сайтн дээр нээлттэйгээр харагдаж байна. За энэ дундаа бол бид нэр компани хамаарал бүхий этгээдүүд донд толгой компани, хараат компани, охин компани, компаниудын нэгдэл, зэрэгэлдээ компани, нэгдлийн оролцогч компаниудыг тодорхойлох болно. За ингэж тодорхойлох нь өөрөө ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр за тухайн компани сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж гэнэ үү, холбоотой этгээдүүд хоорондоо журмын дагуу ажил гүйцэтгэх хийж гэнэ үү. За эсвэл холбоотой этгээдүүдтэй давуу тал үүсгэж гэнэ үү, хөрөнгийг яг хуулийн дагуу захиран зарцуулж гэнэ үү гэдгийг тодорхойлохын тулд эхлээд бид нэр компани хамаарал бүхий этгээдүүдийг тодорхойлж мэддэг байх шаардлагатай болдог. За хамгийн түрүүнд хараат болон охин компаниг авч үзье. За тухайн компани нийт гаргасан хувьцааны 20-50%-ийг өөр нэг компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэйгээ хамтарч эзэмшиж байгаа юм бол хараат компани гэж нэрлэдэг. За бидний авч үзсэн жишээн дээр бол ард актив хадгалан зээлийн оршооны 71%-ийг бол ард санхүүгийн нэгдэл буюу толгой компани манд эзэмшиж байна. Тэгэхээр ард актив хадгалан зээлийн оршоо ард санхүүгийн нэгдлийн хараат компани болно гэсэн. За дараа нь охин компани гэдэг нь бол нийт гаргасан хувьцааных нь 50-аас дээш хувийг нь өөр компанид ангаараа буюу нэгдмэл сонирхол этгээдтэй хамтран эзэмшиж байгаа юм бол охин компани гэж үзнэ. За бидний авч үзсэн шин дээр бол арт кредит хувьцаат компани 50%-ийг арт санхүү 60.8%-ийг арт санхүүгийн нэгдэл эзэмшиж байна. За энэ нь 50-аас дээш хувь орж байгаа учраас арт кредит банк ус санхүүгийн байгууллага бол арт санхүүгийн нэгдлийн охин компани гэж явах нь ахны. За тэгэхээр энэ хараат бол охин компаниуд маань толгой компанийн хувьцааг эзэмшиж болдог. Өөрөөр хэлэх юм бол зөрүүлээд ард санхүүгийн нэгдлийн хувьцааг эзэмшиж болно гэсэн үг. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр хувьцаа эзэмшигчтэй хуралд тухайн хувьцаанд саналыг ирэхгүй ортогоор бас хуулийн зохицуулалтын үед онцлогтой байдаг. За компани нэгдэл гэдэг маань бол түрүүний ярьсан толгой компани, за түүнтэй зэрэгэлдээ болон хамааралтай этгээдүүд, хараат компаниуд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтраад хувьцааныхын хяналтын багцыг эзэмшдэг нийт энэ компаниудыг нийлүүлээд компани нэгдэл гэж авч үздэг. За бидний авч үзэж байгаа энэ жишээн дээр бол ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай нийтдээ 15 компани харагдаж байна. Тэгэхээр энэ 15 компани маань бол компани нэгдэл гэж явна гэсэн үг. Энэ утгаараа бас ард санхүүгийн нэгдэл гэж нэрлэгддэг. За зэрэгэлдээ компани болон нэгдлийн оролцогч компани тухай бүгдээрээ авч үзье. За нэг толгой компани хараат эсвэл охин компаниуд
эдгээр компаниуд маань бол хоорондоо зэрэгэлдэх компаниуд болно гэсэн үг. За тэгэхээр ArtShop-ийн 40%-ийг ард санхүүгийн нэгдэл эзэмшиж байна. Мөн GoPay-ийн 60% эзэмшиж байна. Тэгэхээр энэ хоёр компани маань хоорондоо зэрэгэлдэх компани болно гэсэн үг. За тэгээд тухайн нэгдэлд хамаарч байгаа компани нөрөө ямар компани зэрэгтэй гэдгээс үл хамааран нэгдлийн оролцогч компани гэж явна гэсэн үг. Тэгэхээр саяны дурдсан тэр ArtShop маань ард санхүүгийн нэгдлийн оролцогч компани байна. За эргээд GoPay гэдэг wallet-тойгоо бол зэрэгэлдэх компани болж энэгээр бол холбоо хамаарлыг тогтоох боломжтой гэсэн үг. За тэгэхээр та бүхэн маань одоо хувьцаат компанид ажилладаг. За эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан ч гэсэн тухайн компанида бол холбогдох шийдвэрээ бид нар хууль тогтоомжийн дагуу хууль нийцсэн шаардлагын дагуу гаргамаар байна гэх юм бол түрүүний энэ хичээлээр дурдсан байдлаар охин компани, зэрэгэлдэх компани, дээрээс нь хараат компанийг тодорхойлсноор сонирхлын зөрчилтэй эхэлцлээ тий хуулийн дагуу холбоожуулах хэрэгэд хувьцаа эзэмшигчдийн хурлаа холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах боломжтой гэсэн. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг компани тухай хууль дээрээс олж үзэх боломжтой. Ингээд дараагийн хичээлээрээ уулзъя.